Тийм биш шүү чи их зөв зүйлээ ухаарсан байна. Бидний ямар нэгэн ухаарал маань эсвэл болсон ийм ололт амжилт маань бидний тухай болон одоо бусад хүмүүсийн тухай өөрсдийн маань болон бусад хүмүүсийн тухай ямар нэгэн ийм шин ойлголт хувь хүний ахиц дэвшлийг ингээд өгөхөд нөлөөлж идэг ол гэж хэлж байна мөн үү. За тэгээд тэр зүйлийнхаа тухай дискасс юм. Өөрөөр хэлбэл хараа guys, та нар ямар нэгэн байдлаар нэг амжилтанд хүрсэн нэг таскийг зүгээр амжилтанд хүрнэ гэдэг нь чи заавал мундаг яг шагнал авах биш байж болно шүү дээ. Accomplishment гэж байгаа нь чиний хувьд чи зүгээр л 3 км гүйж чаддаггүй байжгаад 3 км гүйж чаддаг болсон түүхч байж болно тийм үү? Энэ бол accomplishment юм үстэй, тэ? Чи өөрийнхөө хувьд accomplishment гэж бодож байгаа зүйлээ хуваалцсан ч болно. Event or realization, тэ? Тэгээд тэр чинь хамгийн гол нь юу вэ гэхээр чамд new understanding of yourself or others. Боёо бусад хүмүүсийн тухай болон чиний хувьд өөрийн чинь тухай им self growth болж чадсан шинэ ойлголтыг өгч чадсан тийм зүйлээ хуваалцгана. Олж гэнэ үү? 6 дахь нь describe a topic, idea or concept. Тэ? За юу вэ гэхээр ямар нэгэн сэдв, үзэл санаа, ийм агуулгын тухай тодорхойлно. Тэ? Describe a topic, idea or concept you find so engaging that it makes you lose all track of time. Боёо тэр зүйлийнхаа тухай чи бодож явахдаа цаг хугацаа өнгөрж байгааг ч анзаарах сөхөөгүй хэмжээний чамд бодогддог тийм сэдв, санаа ныхаа тухай хуваалцна. Describe-ийн тодорхойлно. Юуны тухай чи бодох үед цаг хугацаа өнгөрж байгааг ч анзаарах хэмжээгүй чи бүр ингээл бодсон байдаг үү те? Гол нь чамаа ингээ engage хийдэг юм гэж штэ. Engaging. Тэ чи engaging. That it makes you lose all track of time. Цаг хугацааг алдах хэмжээний чамайг engagementтэй байлгадаг сэдв, topic, idea, санааны тухай хуваалцсан. Чи юу бодохоороо бүр ингээл амар бодоол ингээл догтлоол те, excitement төрөөл эсвэл тэрний тухай бодож байгаадаа нэг мэдсэж анзаараагүй байдаг тийм хэмжээний бэ. Тийм сэдв байдгүй. Юуны тухай чи тэгдэг вэ? Why does it captivate you? Тэ яагаас сонирхлыг чи татчих байгаа юм? Тэ тэр нь яагаад чи чам тийм сонирхолтой байгаа юм? What or who do you turn when you want to learn more? Боёо тэгээ тэрнийхээ тухай чи илүү их мэдмээр санагдах үедээ, илүү их бодмоор санагдах үедээ хинт ханддаг вэ? Юунд ханддаг вэ гэж асууж байна. Юуг судалдаг вэ? За 7 дахь нь share an essay on any topic of your choice. Өөрийнхөө хүссэн ямар ч сонголтын дээр эсээгээ хуваалцж болно. Ямар ч сэдвэр байж болно, тэ? It can be one of your already written. Чиний аль хэдийнэ зүгээр л биччихсэн нэг бичвэр байж болно, тэ? One that responds to a different prompt. Боёо арай өөр промптод хариулж байгаа бичвэрч байж болно. Or one of your own design. Боёо өөр бүр зүгээр шал ямар нэгэн өөр юм дизайнтай эсэ байж болно гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл ямар тохиолдолд энэ 7 дугаар промптыг сонгодог вэ гэхээр дээрх 6 промптны алинд ч чиний бичээд байгаа эсэ хариулахгүй юм шиг санагдвал 7 дахьыг сонгож болно. Ойлгож байна уу? За тэгэхээр хэдүүл эргээгээ саная. Personal statement бичгийн хамгийн ихний үйлдэл нь юу гэсэн? Prompt задлах. Prompt задлана гэдэг нь ерөөсөө л чи яг өөрийнхөө хамгийн хэлмээр байгаа зүйлээ аль промптод хариулж бичвэл хамгийн ойлгомжтой илэрхийлэгдэж чадах вэ гэдгийг л олохыг хэлээд байгаа юм. Ойлгож байна уу? Энэ 7 промптны долууланд нь хариулж бичихгүй шүү дээ мэдээж. Чи нэгийг сонгох хэрэгтэй байхгүй юу guys? Чи өөрийн хамгийн сайн хариулж чадаж бичхийгээ. Хамгийн үнэн хариулж чадаж бичхийгээ. Хамгийн хэлмээр байгаа зүйлээ яг хэлж бичиж чадах промптоо сонгох хэрэгтэй байхгүй юу? Тэрийгээ сонгоход чинь хэрэг болох үйлдэл нь юу вэ гэхээр энэ 7 промпт нь яг 7 ялгааг нь олж харах байхгүй юу? Ойлгож байна уу? 7 ялгааг нь олж харахын тулд багш нь та нар сая нэг бүрчлэн задлж тайлбарлаж өгөх гэж оролдлоо гэсэн үг. 2 промптн дээр нэг эсэ бичих үйс байна гэдэг чи юу гэсэн үг гэж? Чиний промпт
альч промптод нь хариулахгүй байна гэсэн үг. Яг нь ер нь л гэхдээ ажиллавал яг үндэ бас энэ промптод хоорондоо амар төстэй хазтай. Тэ бүгд л нэг юм сургамж асуудаг ч юм уу, бүгд л нэг юм эргцүүлэл асуугаад, бүгд л нэг нөлөөлсөн зүйл асуугаад байгааз. Тийм. Гэтэл сайн ажиллавал хоорондоо ялгаатай байгааз. Одоо энэ 7 промптоос дадалсан за ийм юм ялгаатай юм байна. Би аль промптн дээр нь эсэгээ бичих вэ гэдгийг сонгоно. За промпт сонгох хоёр дахь үйлдэл нь. За промпт сонгоно гэдэг нь яаж сонгох үед л одоо яаж өөртөө тохирох промптоо зөв сонгож болох вэ? Их сургуулийн өргөдөл дээрээ тэ чамайг сонгож авах үс шалтгааныг чи хүмүүст мэдрүүлэхийн тулд илэрхийлэх хамгийн тохиромжтой түүх чинь чиний тухай хамгийн сайн илэрхийлэх түүх чинь аль вэ гэдгийг чи бодох хэрэгтэй. Тэгээд тэр бодогдож байгаа түүх чинь аль промптод нь хариулж ийн вэ гэдгээ сонгож олно. Аль эсвэл одоохондоо яг тийм бодогдож байгаа түүх байхгүй байгаа бол 7 промпт олууланд нь ерөнхийд нь хариулж үзэж хагаад алигаа илүү дэлгэрүүлж бичмээр байгаагаа үргэлжлүүлээд дэлгэрүүлээ бичнэ гэсэн үг. Эхнийх нь арга зам нь те чиний тухай хамгийн чухал зүйлийг чинь илэрхийлж чадах түүх чинь юу вэ гэж бодож байгаад тэгээд тэр түүх чинь аль промптод нь хамгийн сайн хариулж чадчихна гэдгээ бодоод сонгох. Гэтэ ер нь чиний тухай хамгийн чухал зүйлийг илэрхийлнэ гэдэг нь юу гэж хэлж байна гэж чамайг авахыг хүсэж байгаа. Чамд $86,000 жилийн хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа хүмүүсийг чи юу ярил, өөрийнхөө тухай юугаа ярил хамгийн сайн татагдаж магадгүй гэж бодож байгаад гэсэн үг. Эхнийхэн сонголт нь. Ойлгож байна уу? Чи өөрийгөө мэдгүй юугаа ярил чамд тэр зүйлсийг зориулж магадгүй гэдгийг бодож байгаад тэрийг ярих гэсэн үг. Тэгэхээр тэр ярьж байгаа зүйл чинь аль промптод нь хариулж ин гэдэг байдлаар промптоо сонгож болно. Аль эсвэл одоохондоо харахандаа яг тэгж бодонгууд юм боддохгүй бол долууланд нь хариулж үзэж хагаад арай хариулт байгаагаа хариулна гэсэн үг. Ойлгож байна уу? Яг тэмдэглээрээ энэ хоёрын аль нэгээр нь хэдүүлээд туршина. Жишээ нь чи maybe те би окей өөрийнхөө амар ингээл олон жил хийхэд хэцүү байсан ч гэсэн энэ олон жил би тэквондо гоор хичээлж яваагаа яриул магадгүй намайг надад илүү үнэмших юм болов гэж бодож магадгүй те. Аль эсвэл би те ямар ч манай ангид маань англи хэлтэй хүүхэд байхгүй, сургуульд маань байхгүй байхад би хэрхэн биеэ даасаар агаад англи хэл сурсан бэ гэдэг түүхээ хуваалцвал хүн надад арай л үнэмших юм болов те мэдгүй чи юугаа ярих нь чамайг хүмүүс аммаар санагдуулж магадгүй гэж бодож бичиж болж байна. Эсвэл зүгээр л тэхгүйгээр долууланд нь хариулж агаад арай чамд хариулт байгаа асуултандаа дэлгэрүүлээд хариулна гэсэн үг. Ойлгож байна уу? Өнөөдөр гэртээ харих замдаа бодно. Яг гэртээ харих замдаа бодно. Заавал. Гэртээ харих замдаа аль болох алхаж явбал уг нь бол айтайхан. Гэтэ орой болчих واخ. Машин цуулаач, автобусын цуулаач бодно. Юу гэж бодно гээч? Би юугаа ярил надад хүн дурлах бол. Ойлгож байна уу? Би юугаа ярил хүн надад татагдах бол. Эхний хэлэнд их сургууль гэж битгий бод. Зүгээр л хүн надад татагдах бол. Хүн надад дурлах бол. Магадгүй чи academic achievement-асаа илүүтэй зүгээр л өөрийнхөө энгийн түүхээ ярил татагдаж магадгүй. Аль нь ч магадгүй те. Чиний хувьд би юугаа ярил хүн надад татагдах бол, хүн намайг хайрлах бол гэж бодоорой. Яг энэ асуултыг бодно. Би юугаа ярил хүн намайг хайрлах бол. Яг энэ асуултыг бодоод гэртээ харна. Ойлгож байна уу? За тэгээ промптоо ингээд энэ хоёрын аль нэг байдлаар сонгочих нь байна, тийм ээ? За 3 дахь үйлдэл нь юу гэж бодож байна? Одоо answer гаргах гэж хэлж байгаа юм. Answer гаргана гэдэг нь яахыг хэлж байгаа юм бол промптонд аяа. Яг зөв. Чи бас ивэд цэцсэн юм ба. За юу вэ гэхээр шүү дээ бүр яг зөв хэлж байна энд. Ямар ч илүү тутам байхгүйгээр яг асуусан асуултанд шууд зүгээр хариулах. Ойлгож байна уу?
Some students have a background, identity, interest, or talent that is so meaningful they believe their application would be incomplete without. If this sounds like you, please share your story. Ойлгож байна уу? Яг асуусан асуултанд нэг өгүүлбэрээр юм уу? Хоёр өгүүлбэрээр шууд хариулах. Ямар нэгэн эссе бичиж эхлэхгүй ерөөсөө. Зүгээр яг хариулт өгөх. Хоёр дээр нэмэх нь хоёр хэдвэ? Гэдэг чинь хариулт өстэй тий. Яг товч хариулт тий. Яг энэ шиг гэсэн үг. Маш товчхон, маш шууд утгаар хариулна. Шууд утгаар хариулна. Ансар гаргана гэдэгт тавигдах хоёр зарчим байна. Товч байх ёстой, шууд утгаар байх ёстой. Шууд бус утга гэдэг нь юу гэж болох вэ гэж? Хоёрын тоо гэдэг чинь одоо тий тэгш тоо. Тэгш тоон дээр тэгш тоог нэмбэл тэгш тоо гарна. Тэгэхээр хоёрын тоон дээр хоёрыг нэмээд хоёр савхан дээр дахиад хоёр савхыг нэмээд хоёр хос савх болно. Гэдэг ч юм уу те ингээл нэг юм тойруулаад ээж болно шүү дээ те. Ерөөсөө биш. 4 гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхгүй хүүхдүүд дээ шүү дээ яадаг гэж хана инээж агаад гэтээ ер нь л яг энэ шиг юм хийгээд байдаг байхгүй син дээр. Хоёрын тоо чинь тэгш тоо гэж хэлж байгаа шиг нэг юм тэртээ нэгэн өдөр нар мандаж байлаа. Манай аав ээж маань намайг айлын том хүү болгон 2003 онд төрүүлж байлаа. Гэлтэй яг ийм байдлаар ингээл тойруулаад бичээд байдаг аахгүй юу? Өөрийнхөө тухай яргингүүт чиний хувьд хамгийн утга учиртай зүйлээ бэкграунда ярь гэвэл чи яг нэг өгүүлбэрт юу гэж хэлэх байсан бэ? Ойлгож байна уу? Эсвэл хоёр өгүүлбэрт. Промптондоо шууд хариулна. За, ансар гаргана гэдэг нь тхийг хэлж байгаа юм. За, тэнгууд дараагийн үйлдэл нь юу юм бол? Юу гэж бодож байна? Окей, ингээд ер нь промптондоо шууд утгаараа хариулчлаа. Ер нь тэр хариултаа дараа нь дэлгэрүүлэх гэдэг аахгүй да, тий? За, юу ихлээрэ штэ. Гэхдээ заа юу, би нэг үний юм гэлээ. Хинт ч хамаагүй байхгүй эцсийн үр дүнд. Өөрөөр хэлбэл штэ. Тэгээд юу гэж гэдэг асуултанд хариулах юм биднэрт хэрэгтэй байна. Тэгээд юу гэж гэдэг асуултанд хариулах юм нь юу гэж? Чиний ярьсан өнөөх хувийн түүхний чинь мессеж нь юу юм бэ байхгүй юу? Ойлгож байна уу? Чи наа түүхээрээ яг юу гэж хэлэх гээд байна? So what? Наа түүхээрээ чи яг өөрийнхөө тухай ямар санааг илэрхийлэх гээд байна? Өөрийнхөө тухай ямар санааг илэрхийлэх гээд байна? Буюу мессеж гаргах гэж хэлж байгаа юм манайхаа. Мессеж тодорхойлох. Тэр түүхийг чи тууллаа гэд яг яасан гэдг нь л хамаатай байхгүй юу? Ойлгож байна уу? Ингээл амар хэцүү исэн, тэгээ ийм туулсан гэл ингээл хүүхдэд ярьж өгдөг байхгүй юу? Тэгээ ярина. Өөрийнх нь хувьд амар чухал түүх үг нь мөн байгаа байхгүй юу? Даанч зүгээр түүх яриад байдаг байхгүй юу? Яг ингэж чи ингээд эмээ маань насарсан, би эмээдээ хайртай гэж хэлээг байсан насарсан ч юм уу те хамгийн түгээмэл түүх бол энэ бол. Тэгэл ингээл хүүхдэд тэгж шүү дээ. Тэнгүүд гэхдээ хамгийн гол нь тэрийг чиний тэр түүхий чинь тэр хүн уншлаа гэд яг ямар ашигтай юм. So what? Тэгээд Монголд амьдардаг нэг хөдөө амьдардаг нэг хүүхдээ эмээ насарсан байна л гэж бодогдсон тэр хүнд. Тэр хүнд ер нь бол сайн ирвэл ямар ч хамаагүй. Гол нь юу гэж суугаад байгаа юм бэ гэхээр штэ. Болсон үйл явдал дээрээс чиний гаргаж байгаа reflection тэр хүмүүст чамайг авмаар санагдуулах хэрэгтэй. Эмээ маань насараад би эмээдээ байгаа одоо дэргэд маань байгаа хүмүүсийгээ байгаа дээр нь хайртай гэж хэлж сурах хэрэгтэй байна гэдэг reflection-ыг сонслоо гэд амаар санагдах болов. Өө ямар өрөвдмөр юм бэ? Яасан хэцүү юм болоо вэ? Гэхдээ уучлаарай. Бэлгэн. Ойлгож байна уу? Тийм бэ шүү чи их зөв зүйлээ ухаарсан байна. Амжилт хүсье. Өөрөөр хэлбэл болсон үйл явдал дээр чи яаж
реакцлж байгаа вэ гэдгийг тэр хүмүүс хамгийн харна. Болсон түүхээс илүүтэй. Ойлгож байна уу? Болсон түүхээс илүүтэй чиний тэрэн дээр гаргаж байгаа хариу үйлдэлийг чинь ажиглана. Тэг чи өөрийнхөө ямар хариу үйлдэл гаргаснаа ч гэсэн өөрөө ажиглах хэрэгтэй. Тэгээд гаргасан reflection тэр хүмүүст чамайг потенциалтай санагдуулах хэрэгтэй. Ямар гаргасан reflection тэр хүмүүст потенциалтай санагдуулдаг вэ гэж гаргасан reflection-ээс болоод чи яг үйлдэл хийсэн тохиолдолд зүгээр л бодоод өнгөрсөн биш. Хоёрт нь гаргасан reflection маш үнэн санагдсан тохиолдол. Тэр хүн тэрнтэй чинь гаргасан reflectionтэй чинь санал нэгдсэн тохиолдол. Ойлгож байна уу? Ихэнх тохиолдол тийм байдаг. За тэгэхээр хэдүүлээ мессеж тодорхойлох гэдэг нь юусоо юу вэ гэхээр штэ. Ингийг хэлж байгаа манайхаа. Ярьж байгаа түүхээрээ дамжуулаад сонсороо. Ярьж байгаа түүхээрээ дамжуулаад чи өөрийнхөө ямар зан чанарыг, ямар алсын харааг, ямар үзэл бодлоо тэр хүнд илэрхийлэх гэж оролдоод байгаа юм бэ гэдэг асуултанд хариулах нь чиний мессеж ахгүй юу? Ярьж байгаа түүхээрээ дамжуулаад чи өөрийнхөө ямар үзэл бодлыг, ямар алсын харааг, ямар чадвараа тэр хүнд ойлгуулмаар байгаа юм. Тэр бол чиний мессеж. Би энэ ярьж байгаа түүхээрээ дамжуулаад өөрийнхөө амар тууштай гэдгийг харуулах гэдэг юм аа. Би энэ ярьж байгаа түүхээрээ дамжуулаад би ирээдүйд Монгол улсад өөрчлөлт авчруулахуйч би боловсролын төлөө тэмцдэг хүн болох нь болно гэдгийг харуулах гэдэг юм аа. Би энэ ярьж байгаа түүхээрээ дамжуулаад өөрийнхөө маш шудраг гэдэг зан чанараа харуулах гэдэг юм аа. Ойлгож байна уу? Яавал чамайг авч магадгүй вэ гэдэг асуултанд чи нэг өөрийнхөө зүйлсийг нэр дэвшүүлнэ гэсэн үг. Өөрийнхөө зан чанарыг, өөрийнхөө үзэл бодлыг гэсэн үг. Тэр үзэл бодлыг чинь гаргаж ирэхэд хэрэгтэй түүхээ буулгана гэсэн үг. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл сайн яриулна шүү дээ. Мессежнээс ансер урган гарах хэрэгтэй байхгүй юу? Эсвэл бичигдсэн ансер дээрээс мессеж ойлгогдож авах хэрэгтэй. Гэхдээ нэг ялгаа байгаа. Мессеж хэрвээ чи сайн writing чадвартай тохиолдолд шүү дээ. Эсэн дээр бичигддэггүй юм. Хараа, эсэнийхээ төгсгөлд гэсэн чинь ийм учраас би маш үнээс хойш тууштай болсон юм аа гэж хэлэх нь ихэнхдээ амжилттай эсэ болдоггүй. Яагаад гэж яг үндэ тууштай хүн өөрийгөө тууштай гэж юу нь бол хэр барагтаа нээх амар тийг зарлаад байдаг байхгүй. Би амар тууштай. Би амар шудраг. Үнэхээр шудраг. Та нараа шударгаа гэж дууд. Тэ? Гэдэвэл жоохон сонин штэ. Харин чиний түүхий чинь уншаад байна штэ. Тэр хүнд төрөх сэтгэгдэл нь чиний мессеж авах хэрэгтэй байхгүй юу? Уншаад дуслаа. Энэ дайрмаг гэдэг охин аим шудраг охин юм шиг байна. Энэ охин ер нь энэ зан чанараасаа болоод олон юм хийх хаа. Окей. Гэж чиний төлөвлөж байгаа мессеж чинь тэр хүнд сэтгэгдэл болж бууж ирүүл чи амжилттай эсэ бичиж байна гэж өөрийгөө дүгнж болно. Ойлгож байна уу? Бичиж байгаа бичвэрээр дамжуулаад тэр хүнд юу гэж бодогдуулмаар байгаа юм бэ гэдэг чинь л ер нь л өөрөөр хэлбэл мессеж гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой юу? За тэгэхээр мессеж тодорхойлох нь байна. Тэгээд тэр хүнд ямар сэтгэлдээ үлдмээр байна вэ гэдэг чинь ер нь бол мессеж нь гэсэн үг байна. Тэр хүнд ямар сэтгэлдээ үлдмээр байна вэ гэдгийг сонгохдоо ямар сэтгэлдээ би ямар зүйлээ яриул тэр хүн намайг хайрлах болоо гэдгээрээ бодох нь шүү дээ. Ямар талаа харуулвал өрөвдүүлнэ гэдэг нь хайрлагдах шалтгаан биш. Сонсож байна уу? Өрөвдүүлнэ гэдэг нь хайрлагдах шалтгаан биш.
Хин хүүхдүүд өрөвдөлтэй түүхээ ярил намайг хайрлах байх гэж боддог байхгүй юу? Гэхдээ өрөвдөлтэй зүйлийн араас чи яаж гарч ирсэн бэ гэдгээ ярил хайрлж магадгүй байхгүй. Ойлгож байна уу? Илүү магадлал нэгсэн. Аль эсвэл өөрийнхөө хизээч алдаа гаргадаггүйгээ үзүүлвэл чамайг хайрлна гэсэн үг биш. Харин чамайг алдаа гаргаад түүнээс яаж ухаарад түүнийгээ сайжруулсан бэ гэдгээ ярил хайрлаж магадгүй. Магадлал нэрэ гэсэн. Ойлгож байна уу? Ер нь штэ нэг юм хүн биш төрлийн юм яриад байвал хайрлахгүй. Хүн яадаг вэ гэж алдчаад алддаггүй байдгүй байхгүй юу хүн. Алдаа гаргаснаа ярих хэрэгтэй. Хүн гэдгээ илэрхийл. Өөрийгөө зүгээр л 17-той хит том болцсон нэг юм sophisticated хүн шиг харуулахыг битгий хичээ. Хэтэрхий mature юм шиг харагдахыг битгий хичээ. 17 настай өсвөр насны тийнейжер гэдгээ үзүүл зүгээр л. Ойлгож байна уу? Гэтэ тэрийгэ honest, үнэн байгаагаараа л илэрхийлэх хэрэгтэй. Хэд хүүхдүүд ингээл их сургуулийн хэсэг нөгөө эргцүүлэлтэй холбогдлоо гэдэг болохоор юм амар том хүн шиг сонсогдохгүй л одоо тийм амар юм ухаантай сонсогдох гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр нь гол нь бишээ. Чи зүгээр л үннээр өсвөр насны 17-той тийнейжер гэдгийг үзүүлж хайрлагдчих болно шүү дээ. Ямар гоё bright хүүхд вэ гэж авчиж магадгүй эсвэл.